Efes чуулганы Паул сайн мэдээний 2 дахь аяныхаа үеэр очиж анх танилцж тэдэнд сайн мэдээ яриад тиймхүү 3 дахь аяныхаа үеэр ойролцоогоор 2 жил гарan бараг л 3 жил орчим үйлчилсэн чуулган ба. Тэгэхээр Эфес гэдэг хот өөрөө маш юм тухайн үедээ Македони аймгийн тэр Ахай аймгийн маш том юм нийслэл хүрээшиг хэмжээний тийм том хот байсан байна. Олон хиймэл шүтээнүүдтэй, олон худалдаа наймаатай янз янзын зүйл бий болдог газар байсан. Тэгээ Паул тэр газар бараг 3 жил орчим үйлчлэхдээ санаж байгаа бол Турано сургуулийг байгуулж тэнд үйлчилсэн байдаг. Тэгээ Үс Орис төвийг Турано сургуулийг байлгахыг хүсдэг нь миний хувийн зорилт байхгүй. Тэгээд Эфес ном тэмцүүлээс би Эфес чуулганд их хайртай, их дуртай юм байна. Тэгээд Бага Азийн ерөнхийдөө бол тэргүүлэх чуулган байсан газар гэж хэлж байна. Тэгээд энгийн ярих юм бол Иерусалим чуулган, Антиох чуулган гэдэг бол дараа нь Эфес чуулган ордог байхгүй. Тийм хэмжээний нэр хүндтэй хүчрхэг чуулган байсан гэсэн үг юм байна. Тэр энэ чуулганд Илж Паул шоронд байх хугацаанд 6 бүлэг бүхий бидний хар 6 бүлэгтэй буул нь бол тэрээр нэг л загтлыг бичиж явуулж байгаа шүү дээ. Тэгээ энэ загтал нь ерөнхийдөө чуулганы онолын талаар танилцуулж өгдөг. Юуны онол нэ? Чуулганы онол. Эхний бүлгүүдийг харах юм бол чуулган юунд итгэдэг вэ гэдэг нь тодорхой харуулж өгдөг. Тэгээ талаас хойшоо болохоор чуулган ямар бүтэц хэм хэмжээтэй байх ёстой вэ гэдгийг харуулж өгдөг онцлогтой. Тэр номыг унших үедээ бидний итгэл бишрэлийн тэр гүн гүнзгий чанар мөн бас чуулганы гайхамшигт тэр шинжийг олж харж чаддаг гэсэн утгатай юм аа. Өнөөдөр бид нэр 1-6 уншсан байд. Тэгээд энэ хэсгээр товчхон дэв гарах гэхлээр Тэнгэрлэг оршуудах аливаа сүнслэг өрөөлөөр бидний ерөөсөн юм аа гэж 3 дахь ишлэл хэлж байгаа. Энэ сүнслэг өрөөлөй гэж яг юу юм бэ гэдэг дээр Бурхан эцгээр дамжин өгсөн сүнслэг өрөөл юу юм бэ гэдэг бидэнд хэлж өгнө гэсэн юм байна. Тэгэхээр бид нэр материалын өрөөлийн талаар их боддог гэдэг. Бурханаас бидэнд өгсөн байгаа сүнслэг өрөөлийг бид ойлгож ухаарах нь үүнээс илүү чухал нөлөөг бидний амьдралд өгөх бол бид үүнийг харж чадна гэсэн үг юм аа. За бүгдээрээ 1-р ишлэлийг хамт уншлаа. Бурханы хүслээр Христ Есүсийн илч болсон Паулаас Эфест байгаа ариун хүмүүст болон Христ Есүс дэх итгэмжнүүдэд. Амен. Илч Паул өөрийгөө танилцуулахдаа Бурханы хүслээр илч болсон гэж хэлж байгаа. Тэгэхээр тэрээр үргэлж элчийн ажлыг хийж байхдаа байнга түүний дотор ямар бодол байсан бэ гэхээр би Бурханы хүслээр энийг хийж байгаа гэсэн тэр бодол байгаа даа. Тэрээр элчин ажил хийж байхдаа олон янзын юм зовлон бэрхшээлийг туулж байсан. Зарим мэдж байгаа тэр олончуудаа ташуурдуулж байсан. Олончуудаа хөөгдөж, өвсөж, цангаж байсан. Гэхдээ түүнийг зоригтой байх, урам зоригтой алхах нэг том шалтгаан нь тэр Бурханы хүслээр хийж исэн гэсэн утгатай юм. Өнөөдөр ч гэсэн бид ямар нэгэн зүйлийг хийж байхдаа би энийг яг Бурханы хүслээр хийж байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй юм. Бид яг Бурханы хүслээр би энийг хийж гинэ гэж Илч Паул шиг ярьж чадах уу гэдгийг дахин нэгэн бодох шаардлагатай юм. Заримдаа бидний өөрийн хүсэл, эрмэлзэл, амбиц орцсон биш үстэй юм. Илч Паул Бурханы хүслээр Есүс Христ илч болсон гэж өөрийгөө тодорхойлонгоо Эфес чуулганд хандан энэхүү загтлыг бичиж байгаа юм. Тэр Эфест байгаа чуулганыг 2 янзаар илэрхийлсэн байна. Харах юм бол эхнийх нь ариун хүмүүс гэж тодорхойлж байна. Нөгөөх нь итгэмжнүүд Тэгэхээр чуулган бол ерөнхийдөө бол ариун хүмүүс юм байна. Амен. Чуулган бол ариун хүмүүс юм аа. Амен. Тэгэхээр гадна талаас харахтаа бохор хувцастай чуулган ирж иж болно л та. Гэхдээ чуулган бол ерөнхийдөө бол ариун хүмүүс юм байна. Есүс Христэд итгэж ариун болцгоосон хүмүүс юм байна. Тиймээс бид Библийг харах юм бол ялангуяа цагтламуудыг харахад дандаа ариун хүн гэж гардаг. Итгэгчид Христ итгэгч нар гэсэн илэрхийлэл тун цөөхөн байдаг. Ариун хүмүүс гэж. Тэгэхээр бид яг ярьж байгаа шиг тийм хүн болдог шүү дээ. Бид ч гэсэн өөрсдөө ариун хүмүүс гэж ярьж чадах хэрэгтэй юм байна. За Христ Есүс гэж байгаа хүн байвал дагаад хэлэхгүй. Би бол ариун хүн юм аа. Бид ариун хүмүүс юм аа. Ариун хүмүүсийн нэг онцлог юу гэдэг вэ гэхээр нийгмийн үзэл сурталаас
нийгмийн бохирдлоос тусгаарлагдсан байх онцлогтой байдаг юм аа. Ариун гэдэг үгийг арай өөрөөр хэлэхдээ нийгмээс тусгаарлагдсан гэсэн утгаар бас ашигладаг. Нөгөөх нь Христ Иесус дэх итгэмжнүүдэд гэж. Эфес чуулганы хүмүүсийн хоёрдугаар нь Паул тодорхойлохдоо итгэмжид хүмүүс юм аа гэж тодорхойлж байгаа юм. Нэг бид Христ итгэнэ гэдэг маань Есүс Христэд болон бидний итгэл амьдрал өөрөө итгэмжтэй болж хувирдаг юм а гэдгийг тэр давхар илэрхийлж байна гэсэн үг. Тэр чуулганд явж байгаа хүнийг хүмүүсийг харахтаа энэ яг итгэж болохоор хүн биш байна гэж харж байгаа бол жоохон асуудалтай байна гэсэн үг шүү дээ. Харин бидний итгэл бишэл бидний аяндаа Есүс Христэд болон ерөнхийдөө итгэмжид хүн болгодог юм аа даа. Ер нь та хэдэд эргэн тойрны хүмүүс гайгүй итгэдэг байлгүй дээ. Үгүй юу? Үгүй юм болоо. Үгүй байгаа дахин нэг бодож үзээрэй. Хүний итгэлийг алдсан бол дахин нэг санах хэрэгтэй юм аа. Паул Эфест байгаа ариун хүмүүст болон Христ Есүст ямар хүмүүс итгэмжнүүд гэж тодорхойлж байна. Хичнээн юм гоёор мэдчилж байна тийм үү. Зүгээр л Эфес чуулганд гэж хэлэх хэрэгтэй байсан ч гэсэн тэрээр маш гоёор юм илэрхийлэн харуулж байгаа. Түүний мэдлэгийн үг 2 дугаар ишлэл тэр 3. Бидний эцэг бурхан Есүс Христэс нэгүсэл ба амар амгалан та нарт бай болтугай. Амен. Энд дээр Паул тодорхойлохдоо бидний эцэг бурхан. Нөгөө нэг нь эзэн Есүс Христэс гэж хэлдэг. Тэр эцэг бурханаас дан ганц биш. Барах эзэн Есүсээс бас тийм үү? Нэгүсэл тэгээд амар амгалан та нарт байх болтугай гэж. Паулын загтлын болгон дээр энэ мэдлэгээ байдаг. Энэ нь мэдлэгээ юм шиг боловч нөгөө талаар ерөөлийн баг. Бид нар өвдөж юм адил мэдлэгийн дотор ч гэсэн ерөөлийн хандлага байх хэрэгтэй. Паулын ерөөд сонгосон чухал үг бол Бурхны нэгүсэл. Эзэн Есүс Христийн нэгүсэл. Нэгүслээр дамжин бий болох амар амгалан байх хэрэгтэй. Байх болтугай гэж. Яг үндэ амьдралд Бурхны нэгүсэл болоод амар тайван байх нь хангалттай байгаа байхгүй юу? Болж байна те? Бурхны нэгүсэл байгаа амар тайван байвал тэр хүн жинхэнэ унтахаараа баяр жаргалтай амьдрах боломжтой юм аа. Тиймээс илж баал баян энэ үг ашиглаж ирсэн юм аа. Бурхны нэгүсэл байх болтугай түүний амар амгалан байх болтугай. Таны амьдрал гэсэн байх болтугай мэн. Тэрч Паул үргэлжлүүлэн ер нь бусад загтал номоо харвал шууд тухайн чуулганы магтаж эхэлдэг байхгүй. За та нарын ийм юм хараад би ингээ баярлсан гэд. Тэгэлж Паул шууд одоо ийм өрнөл хэсэг рүүгээ орж байгаа юм байна. 3 дахь ишлэгийг хамт харлаа. 3. Бидний эзэн Есүс Христийн эцэг бурхан магтагдах болтугай. Тэрээр Христээр Тэнгэрлэг оршихуйдаг аливаа сүнсний өрөөлөөр бидний ерөөсөн. Амен. Тэр энэ үг анх грек хэл дээрээ бол шууд бурхан магтагдах болтугай гэж хэлж байгаа. Магтагдах болтугай гэдэг үг хамгийн түрүүнд Монгол хэл дээр орчуулгатаа жоохон хойно орчиж байгаа гэсэн. Өөрөөр тэр шууд магтагдах болтугай бидний эзэн Есүс Христийн эцэг бурхан гэж хэлсэн гэсэн үг. Энэ нь хамгийн түрүүнд бурханд талархаж, тийхүү бурханд талархах шалтгааны талаар дурдахын тулд байсан юм байна. Шалтгааныг хэлэхдээ тэрээр Христээр нэгдүгээрх нь Христээр гэсэн. Хоёрдугаарх нь Тэнгэрлэг оршихуйдах. Гуравдугаарх нь аливаа сүнслэг өрөөлөөр ерөөсөн юм аа гэж. Энд учир нь сүнслэг өрөөлөөр бидний ерөөсөн учраас бидний эзэн Есүс Христийн бурхан магтагдах болтугай гэж байна. Тэр сүнслэг өрөөлийг тодорхойлох нэгдүгээр энэ сүнслэг өрөөл бол Христээр байдаг юм аа гэж. Христээр буюу Христийн дотор байгаа хүнд энэ сүнслэг өрөөл ирдэг гэсэн үг юм аа. Паул Певчес дээр 164 удаа Христийн дотор, Христийн дор гэдэг үг ашигласан байдгийг 30 нь Эфес номон дээр байдаг юм аа. Маш ихээр хэлсэн. Нэг басны Илч Паул Христ дор, Христ дотор гэдэг үгээр Христэд итгэх энэ үйл явцыг давчлан илэрхийлж байгаа юм аа. Маш им ойлгомжтойгоор давчлан илэрхийлж байгаа. Христ итгэж байгаа хүмүүс гэж ярихын оронд Христ дор гэж ярих нь хамаагүй амар аа. Бас ойлгомжтой байгаа даа. Тэ ойлгомжтой байгаа тийм үү? Тэгэхээр бурхан сүнслэг өрөөлөөр бидний ерөөсөн бөгөөд өрөөл Христ дор байгаа маа гэж байна. Христ дор байх үедээ энэ сүнслэг өрөөл бидэнд ирсэн юм аа гэж. Хоёрдугаарх нь энэ сүнслэг өрөөл бол юу юм аа? Тэнгэрлэг оршихуйдах аливаа сүнслэг өрөөл юм аа гэж. Энэ нь бурханы оршихуйд байсан тэр сүнслэг өрөөл юм аа гэж. Тэнгэрт байсан тэр сүнслэг өрөөлүүдээ бурхан Христ дор байгаа бидэнд өгсөн учраас бид
Есүс Христийн эцэг бурхан магтах ёстой бөгөөд тэр магтагдах болтугай гэж байгаа юм байна. Амен. Бид материалын эрүүлд жоохон анхааралж байгаа бидний хувьд. Сүнслэг эрүүлийн талаар жоохон бодож үзэх хэрэгтэй юм байна. Үргэлжлүүлэн хэлж байгаа бол тэрхүү сүнслэг эрүүлүүд яг юу юм бэ гэдгийг 14-р ишлэл хүртэл хэд хэдэн маягаар тайлбарлаж өгсөн байна. Үнэхээр ингээд юм энэ үгийг уулна тэгээд ойлгодог хүн ойлгоод ухаардаг хүн ухаарвал шууд ойлмаар тийм сэтгэл хөдлөмөр тийм амьдралаа зориулмаар тийм үгсүүд байгаа. Би үргэлж ерөөлийн талаар бодохдоо материалын ерөөл түрүүнд байх ёстой. Материалын ерөөлөл хамгийн чухал гэж бодож ирсэн байсан. Христ гэсэн үеэсээ энэ ерөөлийн тал дээр ойлголт маань өөрчлөгдсөн байна. Тэрхүү Христ дор байгаа сүнслэг ерөөлүүд юу вэ нэ? Эдгээрх нь Бурхан эцгийн ажил юм аа. За 4-р эшлэлийг хараарай. Хамт уншлаа. Түүний өмнө биднийг хайр доор ариун бөгөөд гим зэмгүй байхын төлөө Бурхан ертөнцийн суураас урд биднийг Христ дотор сонгосон юм аа. Амен. Христ дор Тэнгэрлэг оршиход аливаа сүнслэг ерөөлөө бидний ерөөсөн тэр ерөөл нь. Тэгэхээр Бурхан эцгийн зүгээс хийсэн зүйл ерөөл нь бол анзаарч байна тийм үү? Бурхан ертөнцийн суураас урд биднийг Христ дотор сонгосон юм аа. Биднийг сонгосон явдал юм аа. Бурхан биднийг сонгохдоо ертөнцийн Христ дор сонгосон, дотор сонгосон юм аа гэж байна. Одоо инхээр сайн ойлгох хичээгээрээ за шинэ хүмүүс байхгүй болохоор та гайг ойлгочих واخа. Христ дотор Бурхан биднийг сонгохдоо ертөнцийн суураас урд сонгосон юм аа гэж. Энэ үгийг олон сонсч байсан ч гэсэн дахин нэгэн бодож үзээрэй. Бурхан нэг осны энэ ертөнцийг бүтээгдэхээс өмнө хүн төрлөختөн үүсгэхээс өмнө Адам Ева хоёр нүгэл үлдэхээс өмнө магадгүй та төрч та сайн муу хийхээс өмнө Бурхан ертөнцийн суураас өмнө 3 их нэрээ хэлнэ шүү заяа. 3 нэг Христ дотор сонгосон юм аа гэж. Энэ бол Тэнгэрлэг оршиход аливаа сүнслэг ерөөлийн нэг юм аа гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэг осны Христэд итгэсэн нь бид Бурхан намайг ертөнцийн суураас урд Христ дотор юусантай холбоотой маа? Сонгосонтой хамаатай маа. Мөн үү? Тэр итгэл гэдэг зүйл яг үнэндээ биднээс хамаарч байгаа зүйл биш байгаа даа. Бид сонгож байгаа юм биш байгаа даа. Бид итгэгдэж байгаа юм байгаа га биш. Бидэнд итгэгдэж байгаа юм байна. Бидэнд ухаарагдж байгаа. Яг үнэндээ бид юун сайн, юу муу ялгах боломжгүй хүмүүс байна. Бурхан бидний зүрхэнд шимнээгүй бол, ариун бидний зүрхэн сэтгэл эзэн Есүс Христэнд ойлгуулаагүй бол бид буруу замаараа будаад байсан хэвэндэл байх байсан хүмүүс байхгүй. Тэгэхээр Христ дотор биднийг сонгосон юм аа гэж. Гэтэ сонгосон дэд зорилго нь байгаа. 4-р эшлэл эхнээс харах юм бол Бурхан өөрийнхөө өмнө тийм үү? Түүний өмнө биднийг хайр дор хайрах нь улмаас ямар байлгахын тулд ариун бөгөөд гим зэмгүй байхын тулд юм аа гэж. Бурхан таныг Христ дотор сонгохдоо өөрийнхөө өмнө өөрийнхөө өмнө гим зэмгүй байлгахын тулд юм аа. Яг үнэ энэ ариун бөгөөд гим зэмгүй гэдэг энэ ойлголт нөрөө дахил дээр хэрэглэгддэг үг юм аа. Дахилд Бурхан ариун амтнаар гим зэмгүй малаа дахил өргөдөг байсан байна. Яг л энэ үгийн дагуу Бурхан ертөнцийн суураас өмнө өөрийнхөө хайр дор биднийг ариун гим зэмгүй байлгаар сонгосон юм аа. Хичнээн гайхалтай байна. Би яг хэн болоод? Би ямар хүн болоод Бурхан намайг тоон вэ юм аа. Бурхан намайг ертөнцийн суураас өмнө намайг мэдчихсэн бэ юм аа. ертөнцийн суураас нь Бурхан намайг мэдэнгээ, намайг сонгож байгаа юм. Тэр алдаа мадаг гарах боломжгүй шүү дээ. Заримдаа хүмүүс боддог миний амьдралд асуудал тулгарх юм бол хэн надад туслана? Би өөртөө туслах юм уу? Хүмүүс надад туслах юм уу? Заримдаа юм Бурханы мутраас бүх юм гараа ирсэн юм шиг сэтгэдэг хүн байдаг.
бүх зовлон нь Бурхны мотроос ингээд ийм ангид Бурхны мотор дэнд хүрч чадахгүй, Бурхан эдгэж чадахгүй байгаа юм шиг, Бурхан тусалж чадахгүй юм шиг ойлгодог хүн байгаа. Үүндээ тийм биш шүү. ертөнцөөс өмнө мэднгээ биднийг сонгосон шүү дээ. Хичнээн гоё. Энэ итгэхээс ирэж байна. Яа. За, гэдэг энэ сонгохдоо бас зэрэгцсэн ерөөл нь юу гэхээр 5 дугаар ишлэлийг тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр дамжин үрчлэлд урдаас тогтоожээ. Энэ үгсүүдийг анзаараа. Эхнийх нь Христдор гэсэн, дараа нь Христ дотор гэсэн, дараах нь Христийн улмаад Христээр дамжин гэж. Өдөр яг нэг л утга санааг илэрхийлж байгаа. Нэг усны Бурхан ертөнцийн суурьаас өмнө Христтэй хамт төлөвлөгөө боловсруулсан байсан гэсэн үг юм. За, угаасаа Бурхан бүтээхдээ Адам Ева хоёрыг юу үлдэн гэдэг мэдээд, нүгэлнүгэлдэн гэдэг мэдээд, угаасаа хэнийг илгээгээд Христийг илгээгээд хүүгээр дамжуулан хүмүүсийг аврах энэ төлөвлөгөө ертөнцийн суурьаас өмнө Бурхан байсан юм а гэсэн юм аа. Нүгэл үлдчихэнгүүд нь Бурхан одоо яана? За яаж миний хүчий явахгүй. За би явъя да. Яг цагт тулаад замаас орлохоос өмнө би юм жоо хэцүү байна. Намайг өөр хүн явуулаач. Ийм маягаар Есүс залбирсан хэрэг биш байсан гэсэн юм. Ягаад ингэж яаж чадж байгаа юм бэ? Бурхан бол төгс хүчтэй бөгөөд түүний хувьд цаг хугацаа гэдэг бол үргэлж нэг цэгдэл л байгаа. Ойлгож байна уу? Бурханы өнгөрсөнд ч байна, ирээдүйд ч байна. Түүний хувьд цаг хугацаа гэдэг нь ийм үргэлжилсэн шугам биш. Зүгээр юм хийсэн хараагүй шугам шүү дээ. Яг л нэг цаг дээр байгаа. Тэм учраас тэрээр бүхнийг мэдэн урдаас төлөвлөх бүрэн боломжтой байсан гэсэн үг юм. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу бид Есүс Христээр дамжуулан юур дуудаас тогтоосон юм аа? Үрчлэлт урдаас тогтоож. Араа үрчлэнэ гэдэг нь юу гэсэн үг юм? Хүүхэд нь биш байсан гэсэн үг. Бид угаасаа Адамаар дамжуулан нүгэл орж ирсэн хүн төрлөختөн Бурханы хүүхдүүд биш болсон байна. Хамгийн бид Библийг уншиж үзэх юм бол ялангуяа шашны номон дээр гэдэг юм уугийн бичих гардаг. Явж байхад Адам Бурханы хүү болоо гэж хэлдэг шүү дээ. Мэдтiin уншижсэн юм уу байгаа. Тэгэхээр Бурхан Адам бол Бурханы хүү. Адамс хойш нүгэл үүснээс болж бид сүнслэг байдлаар Бурханы хүүхэд байх боломжгүй болцгоосон юм. Харин Бурхан үрчлэлт урдаас тогтоож. Аль хэдийн Бурхан Христ Есүстэй дамжин яхаар үрчлэж авахар өөрийнхөө хэн болохоор хүүхэд болохоор урдаас тогтоосон юм аа гэж. Энэчнээс бидний харж болдог чухал зүйл бол аврал биднээс эхлэлтэй зүйл огт биш юм аа гэдгийг харж болдог. Үнэндээ Бурхан урдаас Христ дотор сонгож урдаас тогтоосон учраас энэ бүх зүйл бий болсон юм аа гэсэн утгатай юм аа. Тэгээ Бурхан тавчхандаа биднийг үрчлэлт буюу өөрийнхөө хүүхэд болгож байгаа. Зарим нэг бас энэ үгийг энгийнээр ярих юм бол асрамжийн газар очиод тийм үү? Асрамжийн газар очиод би асрамжийн газар очиод нэг хүүхдээ өргөж авлаа гэж бодъё. Бусад хүүхэд нь надад гомдлох хэрэг байгаа юу? Та яагаад энэ 100 хүүхэд байхад хоёрыг л авч байгаа юм? Бис гайгүй хоёрыг авч байгаа шүү заа юу? Хоёрыг авч байгаа юм. Бусад 98 нь яах юм гэж надад хэлэх үү? Хэлэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл Бурхан үрчлэл тогтоосон гэдэг маань Бурхан өөрийнхөө биш хүүхэд байсан хүмүүс биднийг гэм нүгэл боочдогдсон нэг осны сатааны үр өдөн болчихсон байсан биднийг өөрийнхөө хүүхэд болгон сонгож авсан байгаа даа. Тиймээс бусд нь яахаа гэх ямар ч ирэх байхгүй юм аа. Бурханы буруугаас болж энэ зүйлийг болоогүй учраас. Бурхан хүн төрлөختнийг хэнийг нь сонгоно, хэнийг нь сонгохгүй гэдэг асуудал гарснаас болж энэ зүйл бий болоогүй. Бурхан нүгэлүүлсэн хүмүүсээс тодорхойг нь мэдээж сонгосон байхгүй. Тэр хүмүүсийн тоонд бид явж байгаа юм. Тэрнээ та боддог гэсэн сайн мэдэхгүй байна. Христ гэхэг бол яана. Энд хоёр утга байгаа. Христ гэхэг бол яана гэдэг маань нэг утга нь өстой дураараа гоё явж байхгүй юу. Энэ Христ гэхэд нэг өстой нэг бас нэг хүлээсэнд орцсон гэж бодох нэг тал байгаа бол нөгөө нэг тал нь
Үнэхээр бурхны ивэл юм да. Ямар азарч биш л дээ. Ямар нэгүслээ бурханд итгэсэн юм бэ? Энэ талын хүмүүс нь байгаас гэж ярьж байна. Тэгэхээр харахлаар Христэд амжилан урдаас тогтоосон юм аа. Иохан ном 1:12 дээр эзэн Есүс энэ үгийг тодорхойлж өгдөг тийм үү? Харин өөрийг нь хүлээн авсанд өөрийг нь нэрнэ итгэжтэд Бурхны хүүхэд болох эрхийг тэр өгөө. Амен. Есүс Христэд итгэж түүнийг хүлээн авахд Бурхны хүүхэд болно гэж хэлж байгаа. Уул нь би бол зөв Бурхны боолол болгочмаар байгаа байхгүй юу? Зөв Бурхны боол болно гэвэл энэ чинь гой сонсогдож байна. Энэ гим нүгэлтэй байж байгаад ирж байгаа хүмүүсийг тийм үү Бурхны боол болгоно ч юм уу. Зөвл Бурхны ямар нэгэн жоохон юм одоо юу гэдгийг энэ жоохон нэг тэр аваар явдаг зарц марц ч юм уу нэг тийм бутаж хүүхэд болгоно ч юм уу ийм хүм маягаар илэрхийлэхгүй. Есүс Христ итгэсэн тэр даруйд Бурхан өөрийнхөө хүүхэд болгоно гэж байна. Бодомжтой сүр жавхланд Бурхныг мэдгч ертөнцийн сураас өмнө биднийг сонгом биднийг урдаас тогтоосон байна. Юунаас айх юм бэ? Тийм учраас Библиэд Билж Паул Ром номдэр хэлдэг хэн биднийг Христийн хараас салгах юм бэ гэж. Яа. Ийм зүйлсүүдийг бодохоор үнэхээр Бурхны ивэл талархас аргагүй. Тиймээс үүний хамгийн цаатлын бидний хийх үйлдэл юу вэ гэдэг дээр 6 дугаар ишлэг хэлж байгаа. За 6 дугаар ишлэлийг хараад энэ нь хайрлагдсан нэгнийхэн доор бидэнд ивэж өгсөн түүний нэгүслийн алдрыг магтуулахын тулд явлаа. Амен. Энэ нь хайрлагдсан нэгнийхэн доор хэнийг хэлж байна? Есүсийн талаар ярьж байгаа. Христийн талаар бидэнд ивэж өгсөн Бурхны нэгүслийн алдрыг магтуулахын тулд явлаа. Тэрхүү Христ дор бидэнд өгөгдсөн тэрхүү сүнслэг ерөөлүүдийн ихнийх нь Бурхан биднийг ертөнцийн сураас сонгосон бөгөөд үрчлэн авахар урдаас тогтоосон юм аа гэж байна. Үүнд бидний гаргах хариу үйлдэл юу вэ гэхээр $1 сая чуулгандаа өргөх биш юм аа гэсэн. Үүнд зориулан бид нэр 10-20 хүмүүсийг чуулганд авчрах биш юм аа гэсэн. Үүнд зориулан бид насаараа мөргөж энэ хоёрын талд модон хавтныг насаараа мөргөж амьдрах ёстой биш юм аа гэсэн юм аа. Үүнд зориулан бид ямар нүгэл үлдэхгүй амьдрах ёстой ч биш юм аа. Үүнд зориулан бид хийж чадах зүйл бол түүний нэгүслийн алдрыг магтах юм аа гэж. Яг үнэндээ Бурхан энэ зүйлийг хийж байгаа нь өөрийнхөө нэгүслийн алдрыг яахын тулд магтуулахын тулд юм аа. Бурхан энийг хэний төлөө хийсэн бэ? Өөрийнхөө төлөө хийж байгаа. Тэрээс Бурхан бид хүн төрлөختнийг бүтээсэн зорилгоо бид эднийг өөрийнхөө алдрын төлөө бүтээж буй болгож хийсэн юм аа гэж хэлдэг. Бурхан биднэрээ дамжуулан алдар магтаалыг авахыг хүсэж байгаа юм. Яг юуных нь алдрыг гинэ? Нэгүслийн алдрыг. Эдгээр ч бор хоол сурмаар байгаа даа. Нэгүслийн алдар магтуулах эдгээр үгсүүдийг ойлгодог, ухамсардаг. Та эдгээр өдрөд мэтгэлийн амьдралд энэ зүйл хэрэгжиж явах хэрэгтэй байгаа юм шүү. Тэгээд яагаад чуулган нэм гараг болон цуглан өнтгөр мөрөл өргөж байгаа юм бэ? Энэ үгийн дагуу байхгүй юу? Энэ үгийн дагуу Бурханы нэгүслийн алдрыг магтахын тулд юм байна. Бурхан нэгүслийн алдраа магтуулахын тулд биднийг сонгож өөрийнхөө хүүхэд болгосон байна. Бид энэ ажлыг хийх ёстой юм байхгүй юу? Бид зүгээр л өөрийнхөө Бурхан минь баярлалаа хүүхдээ болгосон баярлалаа хоёлаа тэгээд юм хийнэ. Ингээд өөрийнхөө амьдрахын тулд биш байхгүй юу? Миний дотроос үргэлж байнга гарч ирэх ёстой зүйл түүний нэгүслийн алдрыг магтах. Тийм Христ гэж хүмүүс бол байнгын магтаал дуртай Бурхан байнга алдрыг өргөдөг магтдаг хүмүүс байх ёстой нь ойлгомжтой юм аа. Тэгээс магтан дуулахдаа зүгээр сүмд явж байгаа учраас магтан дуулж байгаа биш. Түүний нэгүслийн алдрыг магтахын тулд би сонгогдсон би урдаас тогтоогдсон юм аа гэдгийг ухамсарлан гэсэн утгатай байхгүй юм да. Тэгэхээр залуучууд минь ээ ийм агуу Бурхан бидний талд байгаа болохоор бити сэтгэлээр унаарай, бити их айгаарай. Бурхан хамт байгаа учраас тэр заавал туслана гэдээ найдаж байна. Амен.
тэр заавал туслана гэдэгт найдаж байна. Тиймээс бидний хийж чадах зүйл юу юм? Бурхны нэгүүлсэн алдарыг магтах юм аа. Тийм итгэлийг хүмүүс болцгоё.